Хичээлийн сэдэв ярианы найруулга. За энэ хичээлийн хүрээнд бид ярианы найруулгын онцлог, шаардлагыг мэддэж хэрэглэх гэсэн зорилгын хүрээнд хичээлээ явуулна. Хүмүүс бие биентэйгээ харилцах явцад үүссэн аман ярианы найруулга гэж нэрлэж байгаа. Тэгэхээр хүний хэл яриа бол тухайн хүний дүр төрх зан чанарыг илэрхийлэл болж байдаг. За энэ найруулгад бол илтгэл, мэдгэлцэн, ярилцлага, өдөр тутмын яриа зэрэг ордог. Тэгэхээр зөв яриаг тодорхойлох зүйл бол ярианы найруулгын хэм хэмжээ байдаг. За тэгэхээр үүнийг цааш дэлгэрүүлээд үзэх юм бол хүний ярианы илэрхийллийн зөв зохицол, төлөв байдал, хэв маягийн шаардлагыг хэлж болно. Тухайлах юм бол ярианы соёл, ёс зүйгээр хүндэтгэлтэй байдал, за үг хэллэгийн зөв хэрэглээ, дуу дүрсний зохистой уялдаа, тоотой ойлгомжтой илэрхийлэл зэрэг зүйлсийг агуулж байдаг. За энэ нь бол ярианы талаар зөв дадал хэвшил үүсгэж харилцааг илүү үр дүнд хүргэх гэж чухал үр өгтэй байдаг. Хэл ярианд байх ёстой зөв чанарыг найруулга зүйч Цайс Сүхбаатар бол дараах 10 зүйлээр тогтоосон байдаг юм байна. За үүний нэгдүгээр хэл ярианы зөв чанар. За энэ бол үгийн утга учирын хувь зөв сонгож хэрэглэх ойлголт. За хэл ярианы онц чанар гэдэг нь бол ярьж буй хүн санаагаа оновчтой гаргах гэсэн санаа. За хэл ярианы учир зүйн уялдаа чанар нь бол үг яриа логик сайтай байна гэсэн ойлголт. За мөн хэл ярианы эхэл жирийн чанар гэж. За үүнд бол яриа нэмэр хачиргүй үннээрээ байх ёстой. За хэл ярианы тодорхой чанар бол яриаг сонсогч хэн боловч тодорхой ухаж авч чадах үйс. За ийм тодорхой байх шаардлагатай. За товч нягт байх гэдэгт бол ач холбогдолгүй давтаж нуршихгүй ярих чадварыг хэлж байна. За цэвэр ариун чанар гэж. За үүнд бол яриандаа этгээд бүдүүл үг хэллэг, хайр үг хэрэглэхгүй байхыг чухалчлахыг хэлгэнэ. За яруу сайхан чанарт бол сонсогчдод сэтгэл хөдлөл хүлээж авах байцаар дүрслэлсэн ийм сайхан ярих чадварыг харуулж өгнө. За мөн хэл ярианы сонсголон чанар гэдэгт бол хүн сонсголонтой сэтгэлд нийцтэй сонсогдох гэсэн санаа байна. За хэл ярианы баялаг чанар гэдэг бол мэдээж хэрэг баялаг олон төрөл хэв шинжийг хэрэглэж чадсан байх жишээг оруулж өгдөг байна.